Улаанбархан өвчин одоо манай оронд бас дэгдэх эрсдэлтэй бас тохиолдлууд нэлээд гарч байгаа учраас бага насны хүүхдүүдэд одоо дархлаагаа дэмжих зорилгоор бас хоолтын мэдээлэл хүргье. Тэгэхээр ер нь бол энэ Улаанбархан өвчинд хамгийн гол хүртэмтгий бүлэг маань бол бага насны хүүхдүүд байдаг. Тэгэхээр бид нар бас энэ 5 хүртэлх насны хүүхдүүд дээр нэлээд бас анхаарал хандуулах ёстой. Одоо яагаад тэгэхээр сургууль цэцэрлэг эхлэх үе эхэлж байгаа учраас бид нарыг тодорхой дэглэмд нь оруулахын тулд одоо энэ цөөхөн хоногт бас хүүхдүүдэд хангалттай сайн хооллоод, сайн унтуулж амраагаад, шингэн зүйлийн сайн уулах ёстой. Яг одоо Улаанбарханы үед хүүхдүүдэд ийм хүнс өгвөл сайн гэсэн юм байхгүй. Ерөөсөө л бид нар хэрэгжилж байгаа аль болохоор тижээлэг, илчлэг сайтай, амин дэм эрдэс бодисоор баялаг бидний өдөр тутам хэрэгэлдэг тийм ээ, махан хоолооч хэрэглэн, үр тариа, жимс хүнсний ногоо, сүү цагаан эдэгээ ингээ хангалттай хэмжээгээр хэрэглээд тэгээ хамгийн гол чухал юм бол хүүхдийнхаа хангалттай хоолж байгаа дээр нь л маш сайн анхаарах хэрэгтэй. Дутуу хоолноос үүдэлтэй бас тийм ээ асуудлууд гардаг учраас за тэгээд хүүхдүүдийг эрт амраана гэдэг бол айгүй чухал. Одоо яг энэ цаг үед бол бид нар яг одоо 9 цаг 10 цагтаа унтуулад тийм ээ эрт унтуулж амраах нь хичээл ороход бас одоо тодорхой хэмжээгээр хүүхдүүд маань сулдаж ядарч эхэлдэг. Тэгэхээр энэ үедээ л одоо эртнээс нь арга хэмжээ аавна. Шингийн юмын сайн уулгам. За тэгээд дээрэс нь бид нар энэ Улаанбарханы одоо юутай холбоотой өвчнөөс өрцөн сэргийлэхийн тулд амин дэмэр баялаг хоол хүнсийг бас төлхөө хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол амин дэм гэдэг бол хүний биед нийлэгддэггүй дандаа хоол хүнсээрээ авч авах шаардлагатай байдаг ийм тосон дуустдаг амин дэм байдаг. Тэгэхээр амин дэмэр баялаг хүнс гэдэг маань юу гэхээр бидний бас өдөр тутам хэрэгжилж байгаа хүнснүүд л явж байгаа. За энэ дотор болохоор одоо сүү цагаан эдээ, тэрэн дотроо сүү тараг, тийм ээ, цөцгий, зөөхий, өрөм, цэцгийн дос. За тэгээд тод өнгийн одоо улбар шар, ногоон, улаан, өнгийн тод өнгийн одоо ийм жимс хүнсний ногоонуудыг бас төлхөө хэрэглэх хэрэгтэй. За тэгээд мэдээж бас одоо маха хэрэглэнэ. Хүүхдэд бол мах чухал. Одоо амьтны гаралтаа уургийг бид нар малын мах болон сүү цагаан эдэнээс авдаг учраас өдөрт хэрэглэх хэмжээгээр нь хүүхдэд одоо хангалттай хэмжээгээр нөх ёстой.